Шасаа. Яг за энэ шатхууны жижиглэнгийн үнийг доктортой ойрох юм зорилт төлбөр байгаа. Энэ Mon Petex гэж ямар компани вэ? Жижиглэнгийн салбарт энэ компани шатхуун түгэх газар гэж ерөөсөө би хараагүй л дээ. Энийг нэмэлт мэдээлэл өгнө. Өнөөдрийн байдлаар Монгол улсын шатхууны нөөц хэд хоногийн нөөцтэй вэ? Энэ гаргасан 100 гаруй тэрбум төгрөгийн үр дүнд нөөцийн хэмжээ нэмэгдсэн үү? Намар тийшээ ургац хураалт үйлчлэлтийн асуудал эхлэх үед шатхууны өнийн өсөлт хандлага ямар дэлхийн зах зээлийн байдал. За бичгтэр гараад Петрочайнагийн экспорт гаргаж байгаа газрын тос хаана боловсруулагдаад яаж дамжигдаад ямар өртгөөр шингээд яаж зам өдөр орж ирээд Монгол 93 болов нэг тайлбарлаад өгөөч. Монголын нийгэм ойлгож байгаа нь бол доромтоос гарсан шатхуун тэгээд л энд боловсрогдоод бензин болоод ачигдаад л орж ирээд байна гэж. Сая газрын тосныхонтой холбоотой бүтээгдэхүүн авах гэрэн дээр нэлээд олон тэрбум төгрөгийн ашигласан шамшигтуулсан гэсэн мэдээ Монголын хэвлэлээр гараад байна. Энэ талаар мэдээлэл өгнө. Яг жухам ямар л өөр явагдсан. Хэвлийн мэдээлэлтэй байна. Экспортлсон шатхууны зөрүүн дээр тодорхой хэсгийг авч үлддэг. Тодорхой үлдсэнгийн Монгол руугаа шилжүүлдэг. Нэг ийм юм байна гэж ойлгосон. Яг үүнтэй адилхан одоо гарч байгаа Монгол 93-г боловсрогдоод байгаа бензин хэдээр экспортлоод ямар өртөг шингэж үйлдвэрлэгдээд аль үйлдвэрээс ямар тээврийн зардал шингэж наашаа зам өдөр орж ирсэн. Бичнээ тон орж ирсэн. Цаашдаа хэр орж ирэх юм? Энэ зөвхөн сонгуул зориулсан шоу бав бот үйл ажиллагаа. Эний өртөг үн цэнийг сайн задлаад өгөөч. Болсоо. Аюулгүй. За баярлалаа. Энэхэр гүшүүний асуултанд хариулъя. Тэр Mon Petex гэж компаниг манай ажлын хэсгээс хариулаарай. Ер нь бол зээлийн хэмжээ янз янз байгаа. Тэр нь бол жижиглэнгийн зах зээлд, Монголын жижиглэнгийн зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээнээс хамаарч тогтоосон юм гэж ингэж хэлэх байна. Улсын хэмжээнд бол жилийн дүнгээр нь авч үзэхээр за нэг 40 орчим хувь нь бол бөөнийх 60 орчим нь жижиглэнг. За тэгээд энэ нь бол улирлаас шалтгаад өөрчлөгддөг юм байдалтай байгаа гэж ингэж хэлэх байна. Юуны хувьд бол бид манай газрын тос Хөх хотын 5 сая тонны газрын тос боловсруулах үйлдвэрт очиж байгаа. Манай Монголд олборлож байгаа дайчинд олборлож байгаа газрын тосны үнэ бол Сингапурын бирждээр дачин 33 гэж ийм үнээр үнэ хэлэлцэж байгаа. Тэгэхдээ худалдаж авч байгаа бүтээгдэхүүн гаргаж байгаа газрын тосны хооронд бол шууд эдийн засгийн тооцоо ямар нэгэн арилжаа наймааны асуудал бол явагдаагүй. Хамгийн гол нь бид ганцхан үйлсвэртэй ганц компаниас авдаг учраас Монголд олборлоод гаргаж байгаа газрын тосноосоо газрын тосны бүтээгдэхүүний үнийг тооцож байгаа л гэж. Энэ бол дэлхийн нийтийн жишг хаанч байдаг жишг. Өмнө нь бол хэлснээр нь авдаг, хоорондоо өрсөлдөж авдаг байсан юм билээ. Тэгээ улсын их хурл маань энэ гадагшаа тос маань стратегийн бүтээгдэхүүн газрын тосон дээр нэгдсэн нэг бодлогоор экспортын нэгдсэн нэг бодлого барих тэр хуулийг баталж өгснөөр одоо бол газрын тосны газар за мэрэгжлийн холбоод нь хамтарч ажиллаад үр дүнтэй ажиллаж байна гэж ингэж хэлэх байна. Бидний гарч ирэхэд судалгаа хийгээд үзсэн Оросын холбооны Орос нефть компаниас Монголд нийлүүлэгдэж ирсэн үн бусад орн нийлүүлэгчээр нэс $300-400 үнэтэй байсан. Тийм учраас бид төвхий газрын тосноос нь үнэ тооцдог болёо гэж асуудлыг тавьж байгаад сая 5-6 сард $150-260 бууруулсан. Энэ үед бол дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ бол хэлбэлзээгүй байсан гэдгийг хэлэх байна. Улс төрийн шоу биш ээ гэж. Иргэдэд чухал бодлого болж байгаа гэж ингэж хэлэх байна. За тэр бүтээгдэхүүн хуваах гэрээний тухайд бол би газрын тосны газрын дараагаас асуусан. Энэ асуудал ямар асуудал байдгийг юу болдгийг гэдгийг тэгээд хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байлээ. Тийм учраас хууль хяналтын байгууллага шалгадаг. За мөн аудит тийм байгууллага нь холбогдох газрууд нь орцсон байгаа. Энэ бол энэ чирчмаар ингэж л явдаг асуудлаа гэж ингэж хэлэх байна. Өнөөдрийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр орж байгаа орлогын тухайд бол холбогдох газруудын хяналт нь бол тавигдж байгаа. Ер нь бол баг
сард бол маш олон байгууллагын хяналтаар орж иж энэ асуудал нь хуулийн хяналтын байгууллагад шилжсэн байна гэдгийг хэлмээр байна. Ажлын хэсэг нэмий. Энэ хоёр шинэ асуулт нэрлээ. Монбитекс компани бол M Oil гэсэн нэр брэндээр арилжаагаа явуулж байгаа, худалдаагаа явуулж байгаа. За Улаанбаатар хотод бол M Oil Монбитекс компани 10 колонктой, Хөдөө орон нутагт 20 колонктой ийм компани байгаа. За Монгол 93 бизнесийн хувьд 19 дугаар талбай 21 дугаар талбайгаас олборлж байгаа манай тос бичгтийн хөлийн бомбоор гараад Аршантын өртөнд дээр очиж хоолоогоор шахагддаг. Ингээд сайхан талд очиж сайхан талаасаа богоонд ачигтаад Хөх хотын боловсруулах үйлдвэрт хүрэгдэж байгаа. Ингээд энэ Бон 93 бензинийг бол бид Хөх хотын боловсруулах үйлдвэрээс импортлж байгаа. За энэ сарын байдлаар бид 9100 тонн бүтээгдэхүүн China Oil-ийн Хөх хотын боловсруулах үйлдвэрээс импортлох юм аа. Тэгэхээр энэ тос маань бол яалтчгүй бичгтийн хөлийн бомбоор гараад Хөх хотын боловсруулах үйлдвэрт очиж боловсруулагдж байгаа Монгол тосоор хийгдсэн ийм бүтээгдэхүүн